Сайн байна уу? Ичээгөө таруудын YouTube сувг тавтай морил. За үргэлж бичлэгийг маань үзэж, за урмын үгээр дэмжиж байгаа үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За тэгээд өнөөдрийнхөө уншлагын сэдвээр болохоор энэ харилцаа цаашид үргэлжлэхгүй гэсэн сэдвтэй ийм уншлага бол хийх гэж байна. За тэгээд уншлагын маань агуулга гэх юм бол харилцааных нь одоогийн нөхцөл байдал, за хоёр хүнийхээ одоо харилцаанд хандж байгаа хандлага болон бодол мэдрэмжийг бол хараад харилцаа цаашдаа хэрхэн үргэлжлэх вэ гэдгийг хараад энэ харилцааг үргэлжлүүлэхэд за саадулж байгаа зүйлс эсвэл тусдын болж байгаа зүйлсийг бол харах болно. За мөн харилцаанд одоо хэрвээ энэ харилцаанд та үлдэх юм бол ямар үр дүнд хүрэх вэ гэх юм асуултнуудыг бол асуух болно. За тэгээд хамгийн сүүлд болохоор хэрвээ боломжтой цаг хугацааны хувьд ч юм уу боломжтой байх юм бол харилцааг орхивол эсвэл үргэлжлүүлэл миний амьдралыг хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг талаар бас дэлгэрэнгүй асууя гэж бол бодож байна. За тэгээд өнөөдрийн уншлага маань болохоор 4 сонголтын хэсэгтэй байгаа. За та зүүн гар талаасаа 1 2 3 4 гэсэн энэ 4 хөзрөөс өөртөө одоо хамгийн их тусаж байгаа, нүдэнд тусаж байгаа нэг хөзрөө сонгож, за мэрэгнийхээ тайллыг бол сонсох боломжтой байгаа. За ингээд танд сонголтоо хийх хугацааг нь олгоё. За ингээд нэгдүгээр сонголтыг хийсэн хүмүүс маань уншлагынхаа хэсэг тавтай морил. За тэгээд эхлээд та нарынхаа сонгосон хөзрийг харцгаая. За та нар маань энэ гудамж гэсэн юм одоо ганган машин тэг хөзрийг бол сонгосон байна. За ямар нэгэн байдлаар таны одоогийн бодож байгаа харилцаантай машин ч юм уу эсвэл зам, хот за магадгүй төгжрөл ч юм уу гэсэн зүйлс ямар нэгэн байдлаар турсамж бүтээж, турсамж үлдээсэн зүйл байгаа юм болов уу гэж бол орж ирж байна. За тэгээд үргэлжлүүлээд энэ макарон таруудаа ашиглаад харилцааных нь нөхцөл байдалтай цаашд хэрхэн үргэлжлэх вэ гэдгийг харцгаая. За хамгийн эхний асуулт маань болохоор харилцаагийн одоогийн байр суурь буюу та хоёрын одоо дотоод бодол мэдрэмж хандлагын талаар бол харах болно. За зүүн гартлыг нь эмэгтэй, баруун гартлыг нь эрэгтэй гэж бол хавж үзэх болно. За ингээд за мөн түрүү emotional хөзөрнөөс та хоёрын яг одоогийн одоо бодол мэдрэмж буюу одоогийнхоо харилцааныхаа одоогийн байдалд ямар одоо эмоц үзүүлж байна вэ гэдгийг тус нь авч үзье. За эхлээд бүх хөзөрнүүдээ бол дэлгэж харъя. За ийм хөзөрнүүд гарч ирсэн байна. За энэ тал нь бол эмэгтэй, энэ тал нь эрэгтэй гэсэн байдлаар л унших болно. Эмэгтэй юм эрэгтэй за эсвэл энэ тал нь та, энэ тал нь одоо таны хамтрагчтай, таны бодож байгаа хүн гэсэн байдлаар унших болно. За тэгээд харилцааны одоогийн нөхцөл байдал гэдээ харахаар ер нь одоо тийм одоо салсан нийлсэн ч юм уу нэг жоохон та хоёрын харилцаа бол нэлээд тогтворгүй байсан байх боломжтой юм л да. Яг эсвэл таны хувьд ямар нэгэн өөр нэг харилцааг дуусгаад
төд удалгүйгээр яг энэ харилцаанд одоо орсон ч юм уу те. Та хоёрын хувьд ийм гэрэлсэн хүмүүс тусдаа хоёр талд гэрэлсэн юм уу эсвэл яг та хоёрын ингэ хоорондоо гэрэлсэн. За тийм хүмүүс гэж бол харж ийн л да. Гэхдээ таны хувьд ингээ харангууд хайрл эсвэл үзэн яд, аль нэг туйлыг нь л яг ингээд өөрийнхөө амьдрал байлгахыг хүсэж байгаа. Тэрнээс биш яг энэ харилцааг ингээд дунджийг бариад баланслаатай явах тийм сонирхол байхгүй юм шиг харагдаад байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь гээд харангууд яалтчгүй та хоёрын харилцааны дунд хин нэгэн бол байгаа. За магадгүй энэ таны харилцаж байгаа хүн чинь гэр бүлтэй ч юм уу те. Аль хэдийн гэрэлсэн боловч энэ гуравдагч ийм одоо нууцтай энэ харилцааг сонгосон. За тэгээд энэ харилцаа болохоор ерөөсөө ингээд дуустдаггүй. Нэг дуусхий болъё гэж шийдээд хоёр тишээгээ жоохон ингээд холдоод салсан ч гэсэндээ буцаад эргээд уулзахгүй бол нийлэхгүй бол боломжгүй юм шиг болчдөг ийм төрлийн харилцаа. За тэгээд таны хувьд болохоор энэ хүнтэй ингээд хамтдаа те өөрийнхөө амьдралыг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа боловч хин нэгэн та хоёрын амьдрал дотор ингээд байгаад байгаа учраас нэг талаараа тэр хүнтэй те өөрийгөө ингээд жишиж бодож ч юм уу те яагаад би энэ одоо нөгөө энэ партнерын одоо харилцаж байгаа хүний эхнэрийн оронд би байж болохгүй юм гэдэг ч юм уу те нэг тэр талаар нь жоох ингээд хейтэлж боддог. Тийм зүйл танд байна гэж бол харагдаж байна л да. За тэгээ нөгөө хүн чинь болохоор энэ харилцаагаа ер нь бол цааш нь одоо хэрхэн үргэлжлүүлэх тал дээр бол уг нь өөрт нь одоо бүх тэр сонголтын шийдвэрийн гарц болох тэр бүх зүйл нь байгаа боловч өөрийнхөө тэр боломжийг ашиглаж чадахгүй юм уу те хэнийг нь сонгоход маш их асуудалтай. Хинэн л өөрийнх нь амьдралд маш чухал байгаад байдаг. Хэнийг нь одоо хэрхэн сонгож цаашдаа яаж энэ харилцааг үргэлжлүүлэх вэ гэдэг тал дээр юм нүдэнд боолттой, ирээдүйн харагдахгүй юм байдалтай хөдөлж чадахгүй байгаа ийм байдалтай бол байна. За таны хувьд болохоор нэлээ энэ хүнтэй одоо уулзах гэж яардаг ч юм уу те ер нь харилцаагаа нэг тийш нь болгох гэж маш их ингэж яарж байгаа. Тэгээд дээрэс нь энэ сэлэмний долоо гарч ирсэн байна. За тэгэхээр ямар нэгэн байдлаар тэг ингээд хулгайлаад ч хамаагүй энэ хүн одоо харилцааг өөрийн болгохыг хүсэж байгаа. Тэгэх эрх надад байгаа ч юм гэж ингэж бодож байгаа. Тэг нэг талаараа тэг таны одоо та өөрийнхөө одоо энд бодож байгаа тэр нэг энэ талын хүний яг ийм жинхэнэ одоо их нартай юм те өөрийгөө ингэж харьцуул бодож жоох ингэж гутардаг ч юм уу те тэр зүйлийг бол яг үнэнгээр нь хилдэггүй. Яг одоогийнхоо харилцаанд энэ байдлаараа ингээд үргэлжлээд явхад зүгээр юм шиг байдлаар энэ хүн бас ойлгогдчихдаг тийм зүйлчүүд байгаа. Яг ийм чин сэтгэлийн одоо нөгөө мэдрэмжээ энэ хүнтэй бүрэн дүүрэн хуваалцаж яс чаддаггүй тийм байдал таны амьдралд бол таны сэтгэл зүйд байгаа юм байна гэж бол гарч ирлээ. За тэгээд нөгөө тал дээр бас тийм 5 сая 10 сэлэм гэсэн үзүүнүүд гарч ирж байгаас харахад болохоор энэ хүний хувьд маш их юм завгүй ч юм уу те ажил амьдралын тал дээр завгүй байдаг гэсэн хэдий ч өөрт чинь ямар нэгэн байдлаар ингээд цаг гаргаад яваад байдаг. Өөрт чинь ингээд цаг гаргаж байгаа. За тэр гаргахын тулд ч юм уу те маш их юм энерги одоо хэрэгэлдэг маш их бодож төлөвлөж те яаж ингэж нөгөө нэг талаараа тэ баригдчихгүй хүн шиг ингэж байх вэ гэдэг тал дээр ч юм уу жоохон нэг юм маш их стресстэй гэсэн тийм зүйл харагдаж байна л да. Тэгээ та хоёрыг хамтдаа байхад чинь тэ харилцаа ямар нэгэн байдлаар цааш нь өргөжлүүлэхэд чинь хүний оролцоо гэхээс илүү тэгэхээр хорвоо ертөнцийн зүгээс ч юм уу тэ ямар нэгэн ийм саад дотор та хоёрын дунд бол гараад байх тийм зүйл бол энэ уншлагаас маань харагдаж байна л да. Тэгэхээр энэ гарч ирсэн хөдрөөс маань харахад гэсэндээ ер нь ийм машинтай холбоотой машин дотроо болцдог ч юм уу за ямар нэгэн эсвэл хамтдаа ажил руугаа явдаг ч юм уу тий нэг тийм гэр оронд цуг байна гэхэд тэр гадуур ч юм уу тий нэлээ ингэж хамт цагийг өнгөрөөх гээд байдаг ийм төрлийн хосын харилцаа байна гэж бол харагдаж байна. За тэгэхээр үргэлжлүүлээд харилцааны цаашдын явц нь ер нь ямар хөө байх төлөвтэй байна вэ гэдгийг үргэлжлүүлээд харцгаая. За явцыг болохоор Ленорманд хөдрөөр харъя. Ер нь энэ харилцаа маань урт хугацаанд үргэлжлэхгүй гэдгийг бол энэ хэсэг дээр бол харъя гэж бодож байна. За усан онгоц нохоо тэгээд одоо нэг
заламгай тэ гэсэн юм гурван зангуу гэсэн юм гурван хүзрэл гарч ирсэн байна. За энэ харилцаа одоо энэ усан онгоцтой хүзэр дээрээс харахад болохоор нэг юм савн дотор яг ийм далайд биш савн дотор усан онгоц байгаа. Тэгээд нэг их давлгаатай яг тэндэл нэг юм дор бүрнэл урагшлаад байгаа юм шиг мөртлөнгөөс яг жинхнээсээ бол ийм савн дотор тэ урагшилж чадахгүй байгаа юм нөхцөл байдалд энэ харилцаа бол цаашид үргэлжилсээр байх болно гэж л харж ийн л да. За тэгэхээр усан онгоц гэдэг хүзэр маань нэлээд урт хугацааг бас нэлээд цаг зарж нэг газраас нөгөө газар руу хүрдэг тийм тээврийн хэрэгсэл байдаг гэдэг утгаараа ер нь ийм харийн харилцаа бол тэг ингээд энэ нэг савн дотроо л ингээл хаашаач хайлж гарч чадахгүй ингээ үргэлжлээд байхаар бол харагдчихээн. За тэгээ та хоёрын харилцаа тэр ингээд нохоо гэдэг хүзэр за магадгүй та хоёр гаднаасаа харахад ийм одоо найз нөхөд шиг ч юм уу те их хосууд шиг биш ийм ан нөхөр шиг тийм бусад хүмүүст бас тэгж харагддаг ийм нөхөрсөг байдлаар энэ харилцаа бол үргэлжилсээр байх болно. Тэгээ урт хугацаанд нэлээд ийм үргэлжлэх төлөвтэй бол энэ харилцаа бол харагдчихээн. За тэгээд харилцаа үргэлжлэхэд тусдын болж байгаа тэгээ дотоод гадаад хүчин зүйлс гэж харах юм бол дотоод гадаад хүчин зүйлс харилцаа үргэлжлэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлсгийгүүд таны хувьд болохоор тэг яг ийм нар шиг тэг энэ харилцаа амжилттай болоод бүх зүйл өөрийн хүснээр болоосоо гэж хүсэж байгаа боловч энэ харилцаатай доктортой үргэлжлээд явах ч гэсэндээ үргэлжил юм нэг бүрхүү өдөр шиг тэг таны хүснээр болж өгөхгүй нэг ийм одоо жоохон ийм сааралцсан байдлаар үргэлжлээд яваад байна. За нөгөө хүн дээр чинь 800-ос ихтэй талаас нь харах юм бол 800 гэхээр та энэ харилцаанд ерөөсөө 100% ч гэх юм уу та анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй ямар нэгэн байдлаар тэ хоёр зүйлд ч юм ингээ анхаарлаа хуваахгүй л ерөөсөө болдоггүй. Бүх одоо өөрт байгаа цагаа тэ зарцуулах боломжгүй. Тэгэхээр одоо та хоёрын хувьд ингээ дундаа ойлголцох зүйл одоо хин хний чинь хувьд чухал болж гарч ирж ийн л да. Энэ хүм ялцчгүй цаана ямар нэгэн анхаарлаа хандуулах хэрэгтэй зүйлс байгаад байгаа учраас тэр нь гэр бүлэн за эсвэл өөрийнх нь ажил нь ч юм уу тэр зүйлийг нэгд тавиад за магадгүй таны хоёрс тавиад ах тийм магадлал бол маш өндөр байна. Тэгэхээр таны хувьд өөрийн чиний харилцаанд нөлөөлж байгаа зүйл гэх юм бол энэ хүний танд одоо зориулж их цаг хугацаа яг хүссэн шиг чинь цаг хугацаа гаргаж өгч чадахгүй байгаа. Нэг л тийм сэтгэлийг чинь дүүргэж өгөхгүй байгаа зүйл нь энэ харилцааны саад тотгор болж иж болохын гэсэн хэдий ч харилцаа дуусахгүй цаашаа үргэлжилж байгаа байдал нь бол энэ харилцааны одоо тусдын буюу саппорт болж байгаа хэсэг байна гэж бол харагдаж байна. За хэрвээ та энэ харилцаанд үлдэх юм бол таны амьдралд ямар одоо үр дагавар гарах вэ гэдгийг хамтдаа харцгаая. За энэ good karma tarot. За таны хувьд lovers доошоо харж гарч ирсэн. Таны хувьд болохоор энэ одоо харилцаанд үлдэх юм бол биеийн ч юм уу за тодорхой хэмжээний юм одоо сэтгэл зүйн хувьд бүрэн дүүрэн биш ч гэсэндээ тодорхой хэмжээний сэтгэл ханамжтай байдлыг бол үргэлж одоо хүртсээр нэг тийм дутууч гэсэндээ юм хайрлагдсан мэдрэмж авсаар байх болно гэсэн зүйл харагдаж байна. Гэсэн хэдий ч яг ийм төгстэй одоо таны бодож байгаа шиг энэ үргэлжил эсвэл сал гэсэн ийм хоёр зүйлийн туйл дээр биш яг нэг дүнсгэрдүү байдлаар л одоо харилцаа үргэлжилж таны хувьд ийм жоохон сэтгэл ханамжгүй байдлыг авч ирэх гээд байгаа ийм үр дүн бол таны хүлээж जैन. За нөгөө талын хүн дээр болохоор ямар одоо үр дүн авч ирэх вэ? За 9 Hermit буруут талаараа харж гарсан байна. За энэ хүний хувьд
энэ ч гэсэн гараад байгаа маш их юм бодол давтж байгаа, бодолтой боогдож байгаа. Одоо яахаа ингээд мэдхгүй тийм хэд юм татгшаа байдлыг илэрхийлсэн юм зүйл бол 2 их аркан гарч ирсэн байна л да. Тэгэхээр таны одоо энэ хүний маань хувьд улмал одоо энэ харилцаа ингээ үргэлжлэх тусам өөрийг нь улмал барих, за улмал ингээ татгшаа болгох ч юм уу те. Асуудлыг шийдэж чадахгүй л улам их хүргээд байх болно гэж үр дүн дээр л гарч ирж байна. Хэрвээ энэ харилцааг орхичих юм бол хэрвээ энэ харилцааг те love hate аль нэгээр нь одоо оруулаад орхичих юм бол ямар үр дүн гарах вэ гэдгийг харцгаая. Ерөөсөө ямар ч тийм орхих сэтгэл зүйн бэлтгэл бол та хоёрын хувьд ерөөсөө байхгүй байгаа дээ тий. Орхичих юм бол өөртөө ингэ зовоод үлдэн ч юм уу. Өөртөө чинь хувьд яг ямар нэгэн тийм сэтгэл хангалуун бус байдал энэ харилцаанаас авч үлдэхийг хүсэхгүй, яг нэг юм хүснээрээ байлгахыг хүсэж байгаа учраас ямар нэгэн зүйлд эргэлзээд тий хүлээн зөвшөөрч чадахгүй байна л да энэ харилцааг одоо дуусгая гэх юм бол. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нүдэн болттой тий эргэлзээтэй байдалтай ч гэсэндээ энэ харилцааг үргэлжлүүлэх нь илүү дээр гэж өөрсдөө ингэж бодож хин чинь бодоод шийдэх юм үйл явц бол харагдаж байна. За тэгээд Ленорманд хүчрөөсөө энэ харилцааг орхиул явах вэ гэдгээр дахиад энэ харилцаа орхих тийм ямар ч бас л ялгаагүй үнэг болон захаа гэсэн хүзүүнүүд гарч ирж байна. Тэгээ энэ харилцааг бол ерөөсөө л үргэлжлүүлэхийг хүсэж байгаа. Яг нэг хин чинь хувьд насанд хүрсэн хариуцлагатай одоо тийм байдлаар гэхээс өөртөө дотоод тэр одоо хүсэл эрмэлзлийг биелүүлэхийн тулд харилцааг бол ямар нэгэн байдлаар үргэлжлүүлэх нь зөв л гэсэн одоо хандлагатай бодолтой хин байх шиг байна л да. Тэгэхээр энэ хүн маань тэгээ таныг сонгоод эсвэл одоо өөрийнхөө нөгөө үндсэн гэр бүлийг орхих ч юм уу гэсэн тийм зүйл бол харагдахгүйгээр аль алийг ингээд давхар зэрэгцүүлж авч явахыг хүсэж байгаа. Эсвэргээрээ одоо нөгөө уулзах үедээ уулзаад тэгээд байж явах гэдгийг энэ хүний хувьд одоо сэтгэлийг дүүргэж байгаа ямар нэгэн зүйл үргэлж одоо имэйлэр ч юм уу ингэж холбогдож явахыг хүсэж байгаа. Тийм зүйл бол харагдаад байна. Таны хувьд ч гэсэндээ тийм өөрийнхөө бүрэн дүүрэн хайрлагдахгүй байгаа ч юм шиг яг бүтэн энэ хүний бүх зүйлийг мэдрэхгүй сэтгэлээс гарч байгаа бүх зүйлийг мэдрэхгүй байгаа юм шиг боловч ямар нэгэн байдлаар энэ харилцаа ингэж байж явах нь өөрт чинь илүү ашигтай ч юм уу эсвэл илүү ингэ сэтгэл зүйд чинь сайхан санагддаг. Гэсэн хэдий яг тийм 100% сайхан мэдрэмж бол авч чадахгүй байгаа гэсэн юм зүйл гарч ирж байна. За хэрвээ та одоо энэ мэрэгээс үүдэлтэйгээртээ өөрийнхөө энэ харилцааг яг цаашд нь үргэлжлүүлсэн дээрөө эсвэл болсон дээрөө гэдгийг мэдхийг хүсвэл нэмэлт хэсэг дээрээс уншлагыг бол харах боломжтой байгаа. За тэгээд анх удаага юм нэмэлт хэсэг бол оруулж үзэх гэж байна. Тэгээд хэрвээ одоо амжилттай байх юм бол цааш нь үргэлжлүүлэх юм зорилготой байгаа. За тэгээд энэ хүрээд уншлага маань дуусж байна. За уншлагын үзснээр та бүхэндээ маш их баярлалаа. За таалагдах юм бол лайк, шеэр хийгээрэй, мөн subscribe дараарай. За баяртай дараагийнхаа уншлагаар хэрэгжүүлье. За 2 дугаар сонголтыг хийсэн хүмүүс маань уншлагатаа тавтай морил. За ингээд энэ удаагийнхаа уншлагаар таны бодож байгаа асууж байгаа энэ харилцаа цаашдаа үргэлжлэх боломж байгаа юу гэдгийг бол харах болно. За ингээд хамгийн эхлээд та бүхнийхээ сонгосон хүзрийг бол дэлгэж харцгаая. За ийм сандал бол гарч ирсэн байна. За нэлээд юм цав тухтай амар амгалан нам гүн байдлыг илэрхийлсэн юм гой зураг байна. За хүзрэн за тэгэхээр
За 10 дахь үзрөөрөө хамгийн эхлээд болохоор энэ харилцааны одоогийн нөхцөл байдал, за та хоёрын тэг асууж байгаа эсрэг одоо тадын хүнтэй та хоёрын харилцааны байдал, за бодол, мэдрэмжийг бол хамтдаа харцгаах болно. Энэ харилцаа цаашдаа үргэлжлэх боломжтой юу? За зүүн гар тал нь та өөрөө, за баруун гар тал нь таны нөгөө бодож байгаа хүн байх болно. За. За True Emotional Oracle үзрөөсөө та хоёрын одоогийн энэ харилцаанд ямар одоо эмоцтэй сэтгэл хөдлөлөөр хандж байгаа вэ гэдгийг бол ямар сэтгэл мэдрэмжтэй байгаа вэ гэдгийг True Emotional үзрнээс бол харах болно. За ингээ хүзэрнүүдээ бол дэлгэж харъя. За хамгийн ихний хүзэр дээрээс харахад та хоёрын энэ харилцааны одоогийн байдал ямар нэгэн байдлаар маш их удаашралтай, зогсон байдалтай тий. Цаашаа үргэлжлэх нь мэддэхгүй, ингээд дуусгах нь мэддэхгүй юм байдалтай байгаа. За энэнд одоо таны оролцоо эсвэл нөгөө хүний чинь оролцоо гэсэн юм байхгүй. Ягаад ч юм ийм зогсон байдалд ертөнцийн нөл өгөрч гэх юм уу тий орсон байна гэж бол харагдчихээн. За тэгээд True Emotional хүзрийг эхлээд дэлгэж харцгаая. За Love Child гэсэн юм хүзэр гарч ирсэн байна. Таны хувьд ийм хүүхэдтэй тий нэг талаараа хүүхдэд хайртай ч юм уу. За тийм төрлийн хүн байхад за таны яг амьдралд ийм өөрийн чинь ийм хүүхэд байдаг. Та хоёрын дундын хүүхэд ч юм уу. За ямар нэгэн тийм хүүхэдтэй холбоотой зүйл бол гарч ирсэн. За нөгөө талын хүн дээр нь ямар хүзэр гарч ирэхийг хамтдаа харцгаая. Divine Feminine. За маш одоо ийм зөв бэлэгтэй хүчтэй тий мэдрэмж өнөртэй юм эмэгтэй хүнийг илэрхийлдэг хүзэр гарч ирсэн байна л да. Тэгэхээр энэ нь магадгүй таныг энэ хүн ийм байдлаар тий хүчтэй, хүчрхэг, зөв бэлэгтэй ухаалагч гэх юм уу тий заавал одоо нөгөө даалдын хүчтэй гэхээс илүүтэй ухаалаг хийж байгаа юмдаа маш хүчрхэг ийм ханддаг ийм төрлийн эмэгтэй гэж хардаг байх боломжтой байна. За тэгээд одоогийн хүзэрнүүдээ бол дэлгэж харцгаая. За 5-ын зоос гэсэн хүзэр маань зөв талаараа харж гарч ирсэн байна. Queen of Pentacles. За зоосны хатан буруу харж гарч ирлээ. За Moon буруу харж гарч ирсэн байна. За нөгөө тал дээр нь Knight of Swords буруу харж гарч ирээд 10-ын сэлэм буруу зөв харж гарч ирээд 8-ын зоос зөв талаараа харж гарч ирсэн байна. За хамгийн за нар гэсэн хүзэр маань гарч ирлээ. За ингээд харахад таны талыг ингээд харахад нэлээд цаашдаа ингээд яах нь тодорхойгүй. Тэгээ ер нь юм өөртөө эргэлдэж байгаа ч юм уу. Хит эсвэл энэ хүнийг өөрийн болох гэж зүтгэж байгаа тий. Гэсэн хэдий ч яг ямар үр дүн гарах нь бол мэддэхгүй. Энэ хүн яг юу гэж бодож байгаа нь бол тодорхой биш ч юм уу тий. Энэ хүн бас өөрийгөө сайн илэрхийлэхгүй чимээгүй байгаа ч юм шиг. Тийм одоо мэдээлэлүүд л гарч ирж байна. За гэсэн хэдий ч хүзэрнүүд маань доошлох тусам нэлээ юм эерэг буюу одоо энергийнх нь байдал нэлээ юм сайжраад тий хөнгөн тал руугаа орж ирж байгаа учраас таны хувьд энэ харилцаа цаашдаа илүү юм ойлгомжтой болж ирэх болно гэж бол харагдیں۔ За нөгөө хүн талаас харахад болохоор зарим талаараа одоо тантай энэ харилцаагаа хурдхан шиг бүтээхийг ч юм уу тий хурдхан шиг одоо хамтдаа амьдрахыг ч юм уу ямар нэгэн байдлаар харилцаагаа юм амжилттай болгохыг бол хүсэж байгаа маш их яарж байгаа. За хэрвээ энэ одоо таныг бас ингээ алдчих вэ ч юм уу гэсэн тийм одоо сөрөг бодолт нэлээ юм автж байгаа. Тийм ч болохоор ингээд яарж байгаа. Тэ айл болох те байн ингэж холбоо тогтооё. Байн санаа тавь ч юм уу те өөрт байгаа одоо мөнгө төгрөг юм уу эсвэл цаг хугацаагаа ер нь ингээд танд өөрчлөж зарцуулъя гэсэн юм бодолтой ийм төрлийн хүн гэж бол харагдаж байна л да. Өөрөө ч маш юм хүндэтгэж сүрдэж тэгж бодож ингэж харж байгаа байдал бол байна. Тэгээд тэгэнгүүт өөрийн чин тал дээр юм хүүхдтэй холбоотой хүзэр гарч ирсэн гэхээр дээрэс нь хатан те
гарч ирсэн гэхээр таны хувьд бас энэ хүзэр маань ч гэсэн ингээд нэг хүүхэдтэй ирсэн юм шиг хүүхэдтэй ирсэн тийм зураг байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд өөр дээр ийм нэг одоо хүүхэдтэй тэг яг ийм энэ хүүхдийн хаавтай аав нь биш өөр хүнтэй ингээд амьдралаа холбох гэдэг юм шиг. Тийм зүйл бас байх болно. Тэгээд түүнээсээ үүдэлтэйгээр тэг яг энэ хүн нэг сонгоход миний амьдрал цааш тийм асуудалгүй байх боломжтой юу гэдэг талаас сайн адил бодож тунгаах хэрэгтэй. Бас нэг тодорхой хэмжээний юм айцтай. Өмнө нь илүү юм их айцтай байсан бол энэ хүний зарим талаараа одоо ингээд өөрт чинь таны хүүхдэд ч юм уу тэг ингээд цаг хугацаа зарцуулж байгаагаас үүдэлтэйгээр ингээд жоохон ихтгэл төрөөд байгаа. Арай нэг тайвширж ирж байгаа ч юм уу тийм нөхцөл байдал бол гарч ирж байна. Нэг гэсэн хэдий ч та хоёрын харилцаа яг одоогоор бол яг нэг урагшлахгүй зогсон байдалд орсон байгаа зүйл бол харж байна. За тэгэнгүүт хамгийн сүүлд нар гэсэн юм одоо маш эерэг хүзэр бол гарч ирсэн. Тэгэхээр та хоёрын харилцаанд ямар нэгэн байдлаар шийдэгдээтэй эерэг байдлаар цаашдаа үргэлжлэх боломжтой гэж бол харагдаж байна л да. Яагаад гэх юм бол эрэгтэй талаасаа эмэгтэй тал руугаа маш их юм анхаарал халамж энэ хүнтэй цуг бай гэсэн юм бодол мэдрэмж өндөртэй байгаа учраас харилцаа уламжлалтай болох магадлал маш ихтэй байна. За тэгээд үргэлжлүүлээд Ленорманд хүзрөөрөө харилцааны цаашдын явц нь ерөнхийдөө ямар ах вэ гэдэг. За энэ унсан хүзрийг бол авчи. Харъя. За ингээд Ленорманд хүзэр маань юу гэж хэлж байгаа хамтдаа харцгаая. За мэн эрэгтэй хүн түлхүүр от за сонирхолтой хүзэрнүүд бол гарч ирсэн байна л да. За дахиад нэг хүзрийг хугацаа мод түлхүүр эрэгтэй хүн түлхүүр од. За эрэгтэй хүн гэдэг одоо хүзэр маань болохоор яг энэ Ленорманд хүзэр дээр эрх үүсийг бол илэрхийлж идэг байгаа. Тэгэхээр энэ эрэгтэй хүн таны амьдралд орж ирснээр те ямар нэгэн одоо нууцлаг хаалттай байсан зүйлийг нээгээд цаана байсан одоо тэр од амжилттай гэрэлтэй гэгээд тэр зүйлсийг бол нээж харуулах болно. За дээрэс нь нэмэлтний хүзэр дэлгэж харахад болохоор мод гэсэн юм хүзэр гарч ирсэн байна. Мод гэдэг хүзэр маань болохоор урт хугацаанд ямар нэгэн зүйлс амжилттай болохыг бол илэрхийлдэг байж байгаа. Мод гэдэг маань одоо нөгөө үрийн тарчаад маш олон жил ингэж тодлогдож ургуулдаг ийм одоо ургамал байдаг учраас ер нь бол энэ харилцаанд та хоёр хэр хэмжээний одоо хайр халамж арчилгаа оруулж чадна тэр хэмжээгээр сайн тал руугаа ингэж хэлбэж тэ одоо энд гарч ирсэн сар гэсэн хүзэр шиг ийм айцтай байдал нь алга болж тэр хаалганы цаана байгаа сайн сайхан зүйлс илүү ингэ та хоёрын амьдрал руу орж ирэх болно гэсэн юм эерэг хүзэрнүүд бол гарч ирж байна. Тэгэхээр цаашдын үйл явдал бол нэлээд эерэг тал руугаа та энэ хүндээ итгэж чадах юм бол харилцаа чинь бол нэлээд одоо эрчимтэйгээр илүү сайн тал руугаа шилжих болно гэсэн хэдий та хоёрын хинт чинь энэ харилцаагаа одоо маш гоёор ургуулж тордож арчилж авч явах хэрэгцээ бол шаардлага бол байгаа гэсэн юм зүйл бол гарч ирлээ. За тэгээд харилцааг үргэлжлүүлэхэд та хоёрын одоо хин чинь зүгээс саад юм уу эсвэл тусалж байгаа зүйлс юу байна вэ гэдгийг карма таратаас харцгаая. Харилцаанд саад болж байгаа эсвэл тусдын болж байгаа зүйл нь та хоёрын хувьд юу вэ? За таны хувьд энэ асуултын хариулт нь за хоёрын аяг маш юм гоё хосуудын тэ эсвэл нийлэмж нэгдлийг харуулдаг юм гоё хүзэр гарч ирлээ. За энэ хүзэр маань юу хэлж ийнэ гэхээр та хоёрын хувьд ийм feeling буюу одоо нөгөө мэдрэмж бодол санаач гэдэг юм тийм зүйлс их нийлдэг. Нийлэмж сайтай хүмүүс гэдэг талаас нь та энэ харилцаанд уг нь бол хандж байгаа. Нэг талаар тийм эмоцийн хувьд тийм ойлголцлын хувьд маш сайн. Энэ хүнд нэг талаараа та итгэдэг
байдалж энэ харилцааг ингээд цааш нь сайн сайхнаар үргэлжлүүлэхэд нь тусдсан болно гэж харагдаж байна. За тэгээд нөгөө хүн талаас нь 5-ын зоос гэсэн хүзэр маань гарч ирж байна. Ялчгүй таны хувьд ч тэр нөгөө хүний чинь хувьд ч тэр яг ийм хоёр дахь амьдрал ч юм уу эсвэл тэ ийм цаадах нь харагдахгүй байгаа ирээн бар одоо саадтай гэх юм уу юм шиг ийм харилцаанд бол хин жоохон айцтай тодорхойгүй байдлыг мэдрэх нь бол одоо энгийн зүйл байх боломжтой. Тэгэхээр энэ хүн ч гэсэндээ бас ингээд намайг орчих үедээ сонгохдохгүй байх үедээ ч юм уу гэсэн тэр талаас нь бодож жоохон ингээд шаналж суудаг. Хангалттай одоо шаналдаг боддог зүйл бол энэ хүн дээр байгаад байгаа. Тэгэхээр та хүний хин хинд нь ялгаагүй байгаа тэр айдсыг та хувьд авч гарах юм бол харилцаа чинь эргээр ингээд үргэлжлэнэ гэж бол харагдаж байгаа. Тэгэхээр хин хиний чинь хувьд юм тогтоод зөрчилдөөн байгаа тань. За тэрнээсээ болоод харилцаагаа ингээд яг одоогоор харилцаа зогсон байна гэж мэдрээд авах боломжтой байгаа байхгүй юу. За тэгмүүд энэ хүн дээр маань ч гэсэндээ яарсан зүйл нь өөрийнх нь бодож байгаа шиг юм хурдан хугацаанд үргэлжлэхгүй байнгут нэг талаараа эргэлзээтэй гэх юм одоо юм өөртөө итгэхгүй болж эхэлж болоод авах магадaltaй байна гэсэн. Тэгэхээр илүү их цаг хугацааг зарах тусам илүү их харилцаанд юм арчилгаа оруулах тусам харилцаа чинь юм дэлгэрнэ гэсэн зүйл бол гарч ирж байгаа юм. За тэгээд үргэлжлүүлээд болохоор хэрвээ та энэ харилцаанд үлдэх юм бол ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг хамгийн сүүлд харцгаая. За энэ хүзрөөр харъя. Хэрвээ та энэ харилцаанд үлдэх юм бол таны амьдралд ямар үр дагавар гарах вэ? За хэрвээ энэ харилцаанд үлдэх юм бол гэсэн асуултан дээрээс харахад одоо magician ил бичний буруутал за 7-гийн сэлүүний буруутал гэсэн юм хоёр хүзэр маань гарч ирсэн байна. За тэгэхээр таны хувьд яг ч энэ харилцааг юм яарж бол эхлүүлэхгүй. Яарж бол шийдвэр гаргахыг бол хүсэхгүй байгаа даа. Тэгэхээр ингээд одоо дотоод зураг сэтгэлийнхээ чин үнэнч байд одоо үнэн бодлыг нөгөө хүндээ бас ингээд хараахан дамжуулж хэлэхгүй ингээд яваад байгаа тийм байх боломжтой. Тэгэхээр таны хувьд энэ харилцаанд ийм нийлэмжтэй одоо эерэг байдлаар харж байгаа гэдэг зүйлээ энэ хүндээ одоо илэрхийлэх за нөгөө талаараа хит яарж энэ харилцааг эхлүүлэхийг хүсэхгүй байна. Энэ нь одоо өөртөө юм тухгүй байдлыг үүсгэж юм ч юм уу гэсэн одоо бодох хугацаа хэрэгтэй байгаа гэдэг зүйлийг энэ хүндээ нэг талаараа ойлгуулах тийм хэрэгцээтэй үе шат дээрээ бол харилцаа чинь бол ирсэн байгаад байгаа гэж бол харагдаж байна л да. Өөрийн чинь хувьд ингээд өөрт чинь бүрэн харилцааг эхлүүлэх боломж ингээд байхад тэрийг хийхгүй хойш суугаад залим их гаргаад ч юм уу нэг юм цаг аваад байгаа байдал чинь энэ хүнд чинь жоохон юм ойлгомжгүй байдлыг үүсгэж байгаа учраас тэр тал дээр илүү их ингээд ярилцах шаардлагатай байгаа юм л да. Яг энэ байдлаараа одоогийнхоо байдлаар цаашдаа ингээ үргэлжлүүлчих юм бол үл ойлголцол хорийн дунд үл ойлголцол давмгаалаад гараад ирэхлэлтэй байгаа тайна. Тэгэхээр аль болох чадах чинээгээрээ сайтар ярилцах. Яагаад энэ одоо харилцааг эхлүүлж чадахгүй байгаа? Яагаад ингээд айцтай байгаа гэдгийг энэ хүнтэйгээ сайтар ярилцах нь илүү одоо таны хувьд зөв сонголт байх болно. Өөрийнхөө яг ямар харилцаа хүсэж байгаа вэ гэдгийг одоо тодорхой хэмжээнд энэ хүндээ ойлгуулах шаардлагатай тэр цаг хугацаанд бол ирж байна. Хэрвээ одоо та энэ харилцааг сонгоод энд одоо хүлээлээ гэж бодоход энэ хүндээ одоо яарч харилцааг эхлүүлэхийг хүсэхгүй байгаа байдлаа ч юм уу ер нь өөрийнхөө одоо ямар бодол мэдрэмжтэй байгаа юм бэ гэдгийг энэ хүндээ тодорхой одоо байдлаар илэрхийлэх нь маш чухал ойлголцолд хүрэхэд бол нөлөөлөх болно гэж гарч ирлээ. За тэгээ хамгийн сүүлд болохоор нэмэлт хэсэг энэ одоо унших дээрээ бол гаргаж ирсэн байгаа. Тэгэхээр хэрвээ энэ харилцааг орхих юм бол таны амьдралд ямар өөрчлөлт гарч ирэх вэ? Нөгөө хүн чинь ямар байр суурьтай байх вэ? Энэ харилцааг дуусгая гэж одоо
хэрвээ та сонгох юм бол нөгөө хүн чинь ямар байр суурьтай хав таны одоо амьдралд яг таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ гэдгийг нэмэлт хэсгээрээ бол харж өгөх болно. За тэгээ хэрвээ та хүсэх юм бол нэмэлт хэсгийг авах боломжтой байгаа шүү. За ингээд энэ удаагийнхаа мэргийг энэ хүргээд дуусгаж байна. За дараагийнхаа мэргээр эргэж уулзтлаа. Түр баяртай. За ингээд 3 дугаар сонголтыг хийсэн хүмүүс маань уншлагатаа тавтай морил. За ингээд өнөөдөр энэ харилцаа цааш үргэлжлэх боломжтой юу гэсэн юм уншлага бол хийж байгаа. За тэгээд хамгийн эхлээд та нарынхаа сонгосон хүзрийг хамтдаа дэлгэж харцгаая. Ийм сүм гэсэн юм хүзэр гарч ирсэн байна. За таны хувьд нэлээд юм одоо тэг сүнслэг мэдрэмж өндөртэй эсвэл ийм газар гоё одоо сэтгэл зүрхээр тэг амар амгалан байх боломжтой юм газар очих дуртай. За нэлээд сүнслэг мэдрэмж өндөртэй хүн учраас ийм темпл гэсэн хүзэр гарч ирж байгаа хаа. Эсвэл сүүлийн үедээ одоо хүзэр сонирхдаг ч юм уу эсвэл бясалгал ямар нэгэн тийм спиричуал зүйл сонирхож эхэлж байгаа хүнж байх боломжтой байна. За тэгэхээр таны энэ бодож байгаа харилцаа цаашид хэрхэн үргэлжлэхээр байна вэ? Үргэлжлэхгүй гэдгийг хамтдаа харцгаая. За зүүн гартал нь таны хүзэр болоод баруун гартал нь таны бодож байгаа хүний хүзэр буюу одоо тэр хүний бодол мэдрэмжийг бол илэрхийлэх болно. За тэгээд нэмэлтээр төрөө эмоционал хүзрөө өсөө. Та хоёрын энэ харилцаанд үзүүлж байгаа эмошныг сэтгэл хөдлөлийг харъя. Таны хувьд за нөгөө хүний хувьд. За ингээд үргэлжлүүлээд уншлагатай орцгоё. За та хоёрын харилцааны одоогийн нөхцөл байдал. За 5-ын зос. За өмнөх 2 уншлага дээр маань ч гэсэн гарч ирсэн. За яг нэг юм бодож байгаа зүйл нь хүсэж байгаа голтрлоор нь явж өгөхгүй байгаад байгаа. Ямар нэгэн саадтай байгаад байгаа. Тэгээ гисэн хидиж энэ хүзэр маань буруу талаараа гарч ирэхээр эерэг утгыг илэрхийлдэг байж байгаа. Тэгэхээр ямар нэгэн гарц бол таны энэ харилцаанд бол удахгүй ирэх нэ гэж бол харагдаж байна. За тэгээд таны хувьд нөгөө хүнийхээ талаар ямар бодол мэдрэмжтэй байгааг хамтдаа харцгаая. За 5-ын сэлэм, 3-ын зоос, 3-ын сэлэм. За бүгд сэлэмний хүзэрнүүд гарч ирсэн байна. За тэгэхээр emotional goodbye гэнэ. За таны хувьд нөгөө хүнээсээ энэ ч гэсэн юм одоо нэг шархал зүрх сэтгэл шархалсан байдлыг илэрхий. Зүрх сэтгэл шархалсан гэдэг юм хүзэр бол гарч ирсэн байна л да. Ямар нэгэн шарах. Тэ ямар нэгэн байдлаар нөгөө хүнээсээ тэ нөгөө энтлийн хүнээсээ юм баяртай гэсэн одоо мессеж авсан ч юм уу тэ болио гэсэн юм зүйл бол авсан. Ямар нэгэн байдлаар зүрх сэтгэл чинь айгуу тийм тогтворгүй байгаа. Энэ баяртай гэдэг үгэнд болио ч юм уу те салыг гэсэн үгэнд үнэхээр хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа. Тийм байдалтайгаар өөрийгөө айгүй юм хөөрхилдөгөр мэдэрч байгаа ч юм уу. Ямар нэгэн аргаар энэ хүнийг буцааж авахыг хүсэж байгаа те. Ямар ч одоо арга хэрэглээд хамаагүй. Гэхдээ энэ хүнийг буцааж өөртөө авчрах нь чухал. Гэхдээ энэ хүнийг буцааж авчрахад таны сэтгэл дүүрэх юм уу гэвэл бас нэг үггүй юм шиг те өмнөх одоо өөр чинь хэлсэн тэр одоо хэлсэн үгсийг өшөөг авах гээд байгаа юм шиг те нэг тиймэрхүү жоохон тийм өшрөгсөн юм шиг те тийм мэдрэмжийг бол энэ 3 хүзрнээс л харж ийн л та тэгэхэд маш их яарж байгаа цагааллгүйгээр ямар нэгэн арга хэмжээ авахыг хүсэж байгаа гэсэн ийм зүйл. Ямар нэгэн байдлаар энтлийн хүн те таныг ямар нэгэн байдлаар шархлуулсан байна, муухай үг хэлсэн байна. Эсвэл хин нэгэн гарч ирсэн байна та хоёрын харилцаанд донд те 3 дагч тэгээд гарч ирсэн үү? Та уйлсан айгуу шархалсан тийм байдал бол харагдаж байна. За нөгөө хүн талаас нь нөгөө хүн маань энэ харилцаан дээр ямар бодол мэдрэмжтэй эмоцтой байна вэ гэдгийг за эхлээд emotional хүзрээ харъя. За bad credit. За нэг юм мөнгөтэй холбоотой ажилгүйд л өөр эднэр гэсэн юм утгатай юм хүзрэл гарч ирсэн байна л да.
жоохон юм угаасаа уг хүдрийнх нь ерөнхий энерги нь юм жоохон сөрөгдөө утгатай те өөр зээл гэсэн юм утгатай байгаад байгаа учраас ямар нэгэн байдлаар энэ харилцаанд удаан ингээд байх нь өөрийнх нь хувьд одоо өрөнд орсон юм шиг тийм мөнгө байгаа юм шиг ажилгүй байгаа юм шиг тэр нэг хоосон мэдрэмжийг энэ хүмүүс маань авдаг байсан байх боломжтой байна. Одоо энэ харилцаанаасаа ч гэсэндээ одоогийн байдлаас ч гэсэндээ ер нь хоосон мэдрэмж мэдэрж байгаа. За 5 дахь үзэрнүүдэд дэлхий 8-ийн сэлэм 10-ийн зоос judgment. За ингээд харангууд энэ хүний хувьд те яг эсвэл зүгээр та хоёрын хувьд төр зүрийн юм хэрүүл ч юм уу тийм зүйл бас байх боломжтой. Хоёр тишээ болсон хүмүүс байлаач гэж бодоход төр зүр ингээд салсан хүмүүс байлаач гэж бодоход нөгөө хүн талаас чинь болохоор энэ харилцаанд ингээд байхад айгүй юм өөрийнхөө байж чаддгүй хаалттай өөрийгөө илэрхийлэх гэхээр ингээд чаддгүй ч юм уу ямар нэгэн байдлаар одоо энэ талд одоо өөр чинь өөрийнхөө ингээд байж чаддггүйсэн тийм зүйл бол харагдаад байгаа байхгүй юу. Гэхдээ энэ харилцааг энэ хүний хувьд дуусгах нь маш юм том стресс, ачаа гэх юм уу тийм зүйл басан ч гэсэн тэр зүйлийг давж гараад ийм өөрийнхөө амьдралыг, хуучин амьдралыг эргүүлж авах ч юм уу айгүй хүсэж байгаа юм шиг тийм зүйл бол энэ дээр харагдчихээн л да. Хамгийн сүүлд энэ хүзрөө дэлгэж харъя. За яалчгүй нэг тийм жоохон хэрүүл уралтай, хэрүүл тэмцэл чинь яг ийм эцээцтэй ойлголцлоор ч юм уу, эвлэрлэр ч юм уу дуусгаргүй харагдаад байгаа хгүй. Энэ хүн гээд өөрийнхөө хүсэж байгаа зүйлийг л хийгээд эргүүлж өөрийнхөө амьдралыг авахыг хүсэж байгаа. Judgment бууж өгөөд энэ харилцаанд үлдэж чадахгүй гэдгийг илэрхийлж байгаа ийм зүйл харагдаад байна. Таны хувьд болохоор харин эргүүлж энэ хүнийг авахыг хүсэж байгаа ч юм уу эсвэл өөрийнхөө тэр шархалсан зүрхийг ямар нэгэн байдлаар энэ хүнээр буцааж идэгүүлэх хүсэж байгаа ч гэсэндээ энэ бодол энэ одоо та хоёрын үйлдэлүүд яг нэг тийм та хоёрын бодсон шигээр эмтлийн бодсон шигээр ч тэр таны бодсон шигээр ч тэр дуусахгүй гэснийг энэ хүзэр маань илэрхийлж байна. За тэгэхэд үргэлжлүүлээд харилцаа цаашдын явц нь ямар байх төлөвтэй байна гэдгийг хамтдаа харцгаая. За темпл гэсэн хүзрийг сонгосон хүмүүсийн маань харилцааны цаашдын явц ямар хөө байх вэ? За эрэгтэй хүн байшин леди. За хин хиний чинь бодол мэдрэмж бас энэ дээр гарч явах боломжтой юм л да. Энэ хоёр хүзрийг та хоёр гэж бодох юм бол энэ харилцааг ямар нэгэн байдлаар ингэ тогтвортой үргэлжлүүлэхийг бол хүсэж байгаа. Эсвэл зүгээр юм тогтвортой байдлыг хүсэж байгаа тийм салж нээсэн хэрүүл уралтай ч юм уу тийм биш нэг юм одоо үргэлж ойлгомжтой ч юм тийм одоо хин дэ тодорхой тийм харилцааг бол хүсэж байгаа. Тэгэхээр энэ харилцаа маань үргэлжлэх боломжтой юу? За дахиад хоёр хүзэр гаргаж ирье. Одоо та хоёрын хувьд хамтдаа амьдарч исэн болов уу? Байшин гэсэн хүзэр гарч ирэх юм. Хамтдаа амьдарч исэн. Тэгэхээр та хоёрын дунд ямар нэгэн байдлаар ийм сонголт хийх цаг хугацаанд ирсэн. Хоёрын нэгийг сонгох хэрэгтэй болсон. Ялангуяа энэ тал дээр энэ хүзэр гарч ирэхээр илүү сонголтыг хүсэж байгаа. Өөр сонголтыг хүсэж байгаа ч юм уу тий. Эсвэл өөр хин нэгэн гэхээс илүү өөр замыг сонгохыг хүсэж байгаа. Тэг яалтчгүй лийлэж гэдэг хүзэр маань ч гэсэн амар амгалан тий сэтгэл хангалуун байдал тийм тогтвортой юм байдлыг одоо хүсэмжилж байгаа тийм байдлыг чинь илэрхийлж ин л да юм салж нийлээд идэг харилцааг ч юм уу тий хүсэхгүй байна. Гисэн хэдий та хоёрын ямар нэгэн хоёрын нэгийг сонгохгүй л болохгүй тийм хугацаа ирсэн. Харилцаанд бол цаашид үргэлжлэхөө эсвэл дуусахгүй гэдэг тийм хоёр сонголт байгаа.
тэр сонголтыг хийх үе нь бол ирнэ гэж бол гарч ийн л да. За хэрвээ харилцааг үргэлжлүүлэх юм бол юу энэ харилцаатай үргэлжлэхэд юу саад болж юу одоо бусдын болж байгаа вэ гэдгийг нь хамтдаа харцгаая. За энэ хүзрнөөс харилцаа үргэлжлэхэд юу саад болж юу тусдын болж байгаа вэ? За энэ хүзрийг авч. За таны хувьд 2-ын 100-ос. За энэ харилцааг тий доктортойгоор ингээд баланстайгаар тэнцвэртэйгээр цааш навж явах хүссэн боловч буруу талаараа гарч ирэхээр энэ 200-аас мань унчна. Тэгэхээр тийм боломж байхгүй. Дандаа одоо ийм өнгөрсөндтэй болж ирсэн шиг тийм байдлаар үргэлжлүүлнэ гэдэг нь бол таны хувьд боломжгүй учраас ямар нэгэн байдлаар энд хүрээд таслан цогсоогоод эргүүлээд энэ сонголтыг хийгээд харилцааг арай өөрөөр цааш нь үргэлжлүүлэхийг хүсэж байна. Энэ нэг таны одоо тэсэд төвчж ирсэн юм төвчээрийн хязгаар чинь энд хүрээд нэг талаараа тасарч байгаа ч юм уу те. За нөгөө талыг бас харъя. 5-ын сава. 5-ын саваа буруу хараад гарч ирэхээр юм хэрүүл тэмцэл ч юм уу те. Өөртөө одоо та хоёрын хувьд хин хиндээ өөртөө юм санал бодлыг хэлсэн ч гэсэн тэр нь одоо нөгөө эерэг талаараа шийдэгдэж ойлголцолд хүрч чадахгүй байдлыг илэрхийлж байгаа. Тэгэхээр та хоёрын хувьд нэлийн юм тайвшраад ярилцах ч юм уу тайвшаад ярилцах үнэхээр төвчгээргүй тийм одоо нөхцөл байдалтай байсан ч гэсэндээ логиктэй байларч юм те илүү их юм сэтгэл хөдлөл биш оюун ухаанаа ашиглаж ярилцаж ойлголцож хэрүүл өрөөлгүйгээр ямар нэгэн одоо асуудлаа шийдвэлтэй цаашдаа энэ алийг сонгохыг болох юм уу үргэлжлүүлэх юм уу гэдэг дээрээ өөрсдөө илүү их анхаарал хандуулвал шийдэлд хүрэх боломжтой байгаа юм л да. Энэ дээр маань одоо уг нь юм одоо гарц олох боломжтой гэсэн дуудахыг илэрхийлдэг хүзэр маань буруу талаараа гарч ирэхээр ерөөсө хэрүүл уралтай байдал бол тэр чигээрээ л цаашаа ингэ үргэлжлээд байхыг бол илэрхийлж ийн л да. Яг энэ байдлаараа те та энэ харилцаанд ингээд зууралдаад энэ харилцаад ингээд байгаа давл таны амьдралд юу болох вэ гэдгийг харъя. Тавын сэлэм энэ хүзэртэй ижлэхэн одоо хүзэр маань зөв талаараа харж гарч ирж байна. Дахиад дараа нь болохоор чөтгөр буруу талаараа харж гарч ирж байна л да. Тэгэхээр та энэ хүнээс хамааралтай байгаа байдлаасаа ер нь бол гарах шаардлагатай үе дээр ярьсан байгаа даахгүй. Өөрийгөө одоо энэ хүн энэ одоо харилцаанд ингээ хүлээд надад өөр одоо гарц байхгүй боломж байхгүй гэдэг талаас нь жоон сөрөг талаас нь хараад байгаа болохоор илүү шархалж байгаа. Тэгээд дээрэс нь ингээ төвчээр юм чавцс бол тасарч байгаа тий. Тэгээд яагаад ч юм энэ хүнийг ямар нэгэн одоо ямар ч одоо арга хэрэглэж хамаагүй тий энэ одоо сэлмиг өөрийн болгохыг бол хүсэж байгаа. Энэ хүнийг өөрийн болгохыг хүсэж байгаа. Тэр байдал чинь энэ хүнд ийм хамааралтай харилцаа чинь цаашаа ийм ойлголцолд хүрэхгүй байдалд бол хүргээд байна л да. Тэгэхээр одоо нэг удаа тий энэ хүнийг хүлэн зөвшөөрөөд салаад бас үзвэл өөрт чинь бас илүү их юм ойлгох. Тэ энэ одоо хүнээс заавал би юм хамааралтай байгаагүй юм байна штэ гэдгийг ойлгох бас нэг тэр нэг ухаарлын гэх юм уу тийм үйл явцаас амьдралд чинь гарч ирэх боломжтой гэж бол энэ хоёр хүзэр дээрээс бол гарч ирж байна. Өөрийн чинь хувьд ерөөсөө л ингээд тайван байж чадахгүй доктортой харилцааг хүсэж байгаа ч гэсэндээ яг тийм харилцаагаа өөртөө бий болгож чадахгүй тийм байдалтай. Хин хэнийг нэг талаараа сонсохгүй гэсэн хэдий ч хин хинээс хамааралтай байгаа даа тийм. Тэгэхээр нэг талаараа тий хамгийн ихэнд гарч ирсэн энэ хүзэр дээр одоо хүзрээр та хоёрыг тий таныг ялангуяа илүү юм амар амгалан болох хэрэгтэй. Илүү одоо тий медитейшн хийх бясалгал юу хийх юм амар амгалан илүү их юм бодож сэтгэл наагаад зовоохоос илүүтэйгээр олоодоо орших ч юм уу тий гэсэн зүйлсийг хийх нь зарим талаараа таны одоо нөгөө хүнийхээ одоо
одоо хэлэх гээд байгаа зүйлийг ойлгох, өөрийгөө илүү ойлгох тийм тусдын болох алхам байх магадлал бол маш их өндөр болоод байна. Тэгээ өөрийнхөө дотор ямар одоо мэдрэмж төрж ин тэрийг бас ингээд дагах нь spiritual guidance одоо дагах нь те нэг талаар таныг ийм одоо амар амгалан болгох тэр зам руу одоо дагуулнаа гэж бол энэ эдгээр хүзэр дээр маань гарч ирж байна. За тэгэхээр энэ удаагийн мэрэг маань нэмэлт хэсэгтэй байгаа. Тэгээд нэмэлт хэсгээрээ болохоро хэрвээ энэ харилцааг орхих юм бол таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ? Нөгөө хүний чинь одоо бодол мэдрэмж ямар байх вэ гэдэг энэ хоёр зүйлийг бол асууж өгөх болно. За тэгээд хэрвээ та хүсэх юм бол нэмэлт хэсгийг бол авах боломжтой. За тэгээд хэрвээ тань таалагдах юм бол энэ уншлага маань таалагдах юм бол лайк, шеэр хийгээд за тэгээ бас хэрвээ subscribe дараагүй байгаа бол subscribe дарж дэмжээрэй гэж уриалмаар байна. За тэгээд дараагийнхаа мэргээр эргэж уулзтлаа. Түр баяртай. За ингээд 4-р сонголтыг хийсэн хүмүүс маань уншлагатаа тавтай морил. За өнөөдрийнхөө уншлагаар та бүхний маань одоогийн бодож байгаа харилцаа за цаашд үргэлжлэхгүй гэдэг талаар бол харах болно. За хамгийн эхлээд та нарынхаа сонгосон хүзрийг бол хамтдаа харцгаая. За luxury boutique. За ийм одоо өндөр зэрэглэлийн тийм дэлгүүр гэх юм уу те дэлгүүрсэн юм хүзэр бол гарч иржээ. Ямар нэгэн үнэт эдлүүдийг зарж байгаа. Үнэт металл те үнэт эдлүүд одоо чулууч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйлсийг зардаг ийм дэлгүүр бол гарч ирсэн байна. За магадгүй таны ажлын байр чинь байх боломжтой. Эсвэл та өөрөө ийм одоо төрлийн зүйлсийг хэрэглэдэг ийм зүйлсийг хоббитэй, сонирхолтой хүн байх боломжтой. Нэг талаараа зүгээр бүр ийм үнэтэй зүйл биш маа гэхэд те чулуу эдлээ сонирхдаг. Handcrafted mat. За ер нь те гар гараараа одоо өөрөө бас ийм зүйл бүтээдэг ч төрлийн хүн байх боломжтой. За ямар нэгэн байдлаар ийм хүзэр бол гарч ирсэн байна. Нэг талаараа та хоёрын бас хайр дурлалын харилцаач гэсэн ийм газар цэглэлтэй ч байж болох юм. Ямар нэгэн том дурсамж үлдээсэн газар ч бас байж болох юм те. За ийм хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр цааш та ямар нэгэн нөлөө үзүүлэх нэггүй юу? Хамтдаа харцгаая. За тэгээд үргэлжлүүлээд тарот хүзрөөрөө та хоёрын харилцааныхаа талаарх одоогийн бодол мэдрэмжийг хамтдаа харах болно. Таны асууж байгаа энэ харилцаа цаашид үргэлжлэх үү гэдгийг. За зүүн гартал нь таны хүзэр, баруун гартал нь түүний хүзэр байх болно. За энэ жоохон гилээгаад байна. За тэгээд одоогийнхоо харилцаанд гаргаж байгаа та хоёрын эмоцийг true emotional хүзрөөрөө тусмаа харъя. За хамгийн эхлээд true emotional хүзрөө дэлгэж харцгаая. Так. За одоогийн нөхцөл байдлыг нь 10-ын сэлэм. За нэлээд стрессийн левел бол одоо ясандаа тулсан гэдэг чигтээ маш юм өндөр байна. Энэ харилцааг тэ цааш нь үргэлжлүүлэх үү яах вэ? Үргэлжлэх юм болов уу юм болов гэдэг тал дээр маш их эргэлзээтэй. За дээрэс нь энэ дээр маань ч гэсэндээ жоохон юм үл бүтэх гэх юм уу тийм хүзэр дээр ийм хүзэр гарч ирсэн байна. За үргэлжлүүлээд хүзэрнүүдээ бол харцгаая. Таны хувьд болохоор энэ харилцаанаас гээд харахаар харилцаа холбооны хувьд бол яг бүр ийм одоо маш дотн ч юм уу тийм халдгаж цалигсан тийм байдал биш ч гэсэндээ ямар ч байсан ивнэртэй ойлголцолтой ийм харилцаанд бол байгаад байгаа. Харилцаа бол тийм нөхцөл байдалтай жоох ингэж тавих уу. Харилцаа бол
За тийм байдалтай бол байна. Таны хувьд нэлээд дотгошоо болсон байдалтай тийм өөрийгөө нэлээд бусдаас хааж байгаа. Ямар нэгэн байдлаар чимээгүй ганцаараа тий одоо их зүйл бодоо суучдаг ч юм уу. Энэ харилцаа цааш нь яах вэ гэдэг тал дээр маш их юм эргэлзсэн, тэнэглэлсэн, бусдад ярилцах биш өөртөө маш их ярилцж байгаа. Зарим талаараа өнгөрсөнд бодол санаа чинь маш их очсон байгаа. За гэсэн хэдий ч энэ харилцаанд байгаадаа энэ хүнтэй юм холбоо харилцаа тогтоож байгаадаа сэтгэл хангалуун байгаа тийм зүйл харагдаад байна. За нөгөө хүний чинь бодол мэдрэмж. За ажлын байран дээр тэг хамт ажилладаг хүнтэйгээ ч юм романтик байдал тогтоосон. Таны хувьд тийм харилцаатай хүмүүс юм болов? Ажлын байран дээр одоо харилцаа чинь илүү гүнзгийрсэн. Ажлын байран дээр хамтрагч байсан хүмүүс. Нэлээд дотн бөгөөд бие биетэйгээ сайхан харилцаатай байгаа юм шиг. За үргэлжлүүлээд харъя. 7-гийн аяг, 4-ийн сэлэм, 7-гийн сэлэм. За ийм хүзрнүүд бол гарч ирсэн байна. Энэ хүний хувьд магадгүй юм олон хүмүүстэй уулзч явдаг ч юм уу. Олон болцдог ч юм уу те хүмүүс энэ хүний амьдралд бол байсан гэсэн хэдий ч та энэ хүний амьдралд орж ирснээр энэ хүний одоо сонголт нь нэг болсон. Тэр нь одоо таа ч юм уу те гэсэн зүйл бол харагдаж байна. Нилээн юм одоо бодол мэдрэмжийн хувьд тантай энэ харилцаа үүсгэж эхэлснээсээ үүдэлтэйгээр амар амгалан болоод байгаа. Нилээн амьдрал нь ч юм уу те харилцааных нөхцөл байдал тогтворчсон байдал бол энэ хүн дээр гарч ирсэн байна. За тэгээд 7-гийн цэлэм маань буруу талаараа харж ирэхээр за ерөнхийдөө өмнө нь те ямар нэгэн байдлаар ингээд тань таалагдах гэж юм уу те танд ингээд нэлээд тааруулж хүссэн болгоныг чинь одоо хүссэн зүйлийг чинь ингэж хийж өгч ингэж харилцдаг байсан бол одоо бол яг ингээд өөрийнхөө дотоод жинхэнэ одоо нөгөө жинхэнэ хүнээрээ те өөрийгөө илүү ойлгуулахыг хүсэж байгаа. Өөрийгөө илүү ингээ харуулахыг те яг юу хүсдэг, ямар бодол бодолтой байдаг, ямар хүн бэ гэдгийг илүү ингээ ойлгуулахыг гэж ингэж хичээж байгаа зүйл бол энэ харилцаан дээр бол харагдчихээн л та. За тэгээд энэ хөдрийг дэлгэж харъя. За савааны нэг маань буруу талаараа гарч ирлээ. Тэгэхээр энэ харилцаанд те таны зүгээс ямар нэгэн юм үл бүтэх юм уу одоо сэтгэл ханамжгүй байдал бол таны зүгээс бол энэ харилцаанд бол байгаа. Эсвэл та ингээд өөрөө тусдаа гэр бүлтэй тэгээ энэ харилцаанд энэ ганц биеийн нэгэнтэй одоо орцсон байгаа боловч харилцааг үргэлжлүүлэх дахиад ингээд цааш нь эхлүүлэхтэй үргэлжлүүлэхийг хүсэж байгаа боловч өөрт чинь ямар нэгэн одоо асуудал гэх юм уу нэг тийм зүйл байгаа учраас цаашаа үргэлжлэх боломжгүй гэж ингээ хараад те хэрхэн шийдэх вэ гэдэг тал дээр маш их стресстэй юм байдалтай байна гэж үл харагдаж байна. За тэгээд үргэлжлүүлээд харилцааны цаашдын явц нь ерөнхийдөө ямар хөө төлөвтэй байх вэ гэдгийг энэ Ленорманд хүзрнөөс бол харъя. Хэрхэн үргэлжлэх боломжтой вэ гэсэн байдлаар нь харъя. За 3 хүзэр бол гаргаж ирсэн. Шувуу, хаус, дорк. За шувуу маань болохоор тэ ямар нэгэн тийм ховж өвч юм уу мэдээлэл ч юм уу тэ юм яриа хөрөг бол илэрхийлж идэг л да. За байшин маань бол доктортой байдал эсвэл гэр бүлийг ч юм уу тэ илэрхийлдэг. За тэгээд сторк маань болохоор ямар нэгэн зүйлийн томоохон өөрчлөлт, шилжилт, нүүлгэлт ч юм уу тэ тиймэрхүү зүйлийг бол утгыг үл илэрхийлдэг байж байгаа. Тэгэхээр ажлын байран дээр ямар нэгэн одоо харилцаа учраас ч юм уу те хүмүүс ингээд эргэн тойрон чинь жив яриад байгаа ч юм уу тэр байдал бол таны одоо ажиллаа хийх байдалд ч юм уу те эсвэл нэг тийм өөрийнхоороо байх одоо байж чадахгүй тийм нөхцөл байдлыг бол илэрхийлээд байгаа. Таны хувьд тийм өөрийнхөө гэр бүлийг доктортойгоор цааш нь авч үргэлжлэхийг хүсэж явах боломжтой юм л да. Одоо гэр гэсэн хүсэл маань гарч ирж байна. Тэгэхээр энэ харилцааг ямар нэгэн байдлаар өөр хэлбэртэй болгох тийм эсвэл өөр газар руу
одоо гэр бүлээ аваад явах ч юм уу эсвэл ажлаа солих ч юм уу тийм зүйл бол эсвэл таны амьдралд тохиолдож магадгүй юм шиг бол харагдаж байна л да. Тэгээ энэ ховж юм нэг одоо энэ хүн шиг юм амар амгалан бол энэ харилцаанд бол байж чадахгүй байгаа чинь таны энэ харилцааг үргэлжлүүлэх үү эсвэл дуусгах уу гэдэг тал дээр эргэлзэж байгаа нэг томоохон тийм нөхцөл байдал бол сонголттой шийдвэрийн зам дээр ирсэн байгаа юм шиг бол зүйлийг бол харуулад дээ. За нэг талаараа бас нөгөө талаараа энэ сторк гэсэн хөзөр маань болохоор хүүхдийг бас шинээр тэ хүүхэд төрхийг бол илэрхийлдэг байж байгаа. Ямар нэгэн байдлаар та хоёрын дунд тийм хүүхдийн асуудал ч юм уу ямар нэгэн тийм зүйл бас гарч ирэх боломжтой байна. Хэрвээ та тэгээ энэ харилцааг ингээд цааш нь үргэлжлүүлэх гэж байгаа бол за энэ хөзөр маань өсөрж гарч ирлээ. За энэ кросс буюу нөгөө загалмай гэсэн энэ хөзөр маань ямар нэгэн тийм хувь тавилангийн үйл явдлыг бол илэрхийлдэг байж байгаа. Ерөөсөө одоо энэ үйл явдалтай энэ харилцаа таны амьдралд угаасаа ингэж хизээ нэгэн цагт гарч ирэх л тийм зүйл байсан гэсэн утгыг бол илэрхийлж байгаа юм аа. Тэгэхээр харилцаа бол цаашаа арай нэг өөр хэлбэрээр бол үргэлжлэх боломжтой үргэлжлэхээр байна гэж бол харагдаж байна. За тэгээд энэ харилцааг үргэлжлүүлэх тал дээр таны зүгээс ямар бодол мэдрэмжтэй хандлагатай байгаа юм нөгөө хүний чинь талаас ямар бодол мэдрэмжтэй байгаа юм гэдгийг хамтдаа харцгаая. За таны зүгээс ямар бодол мэдрэмжтэй байна вэ? Толгойн аяг. За нар. За толгойн аяг энэ талаар ч гэсэндээ толгойн аяг нь буруу талаар харж гарч ирсэн те. Таны хувьд болохоор харилцааг шууд дуусгах гэхээс илүүтэйгээр те яахаа угаасаа бүр мэдэхгүй байгаа, шийдэж чадахгүй байгаа, маш хэрэгэлзээтэй байгаа. Ер нь л юм мөрөөдөл дотроо, бодол дотроо умсан байдалтай. Яг юм бодит байдлыг боддоор харж чадахгүй байгаа зүйл бол танд бол байна. За нөгөө хүн дээр ч болохоор нар гэсэн хүзэр гарч ирж байна. Тэгэхээр нар гэсэн хүзэр маань одоо энэ тарот хүзэрт маш одоо эерэг утгыг илэрхийлдэг хүзэр байгаа. Тэгэхээр нөгөө хүн талаас чинь болохоор харилцаагаа бол чааш нь маш одоо ингээд урт хугацаанд нь те үргэлжлүүлж авч явахыг за хамт бүр юм гэр бүл бүтээхийгч баг ингээд үүсгэхийгч баг ингээд хүсэж явах магадлал бол маш өндөр байна. Харилцааг бол маш эергээр харж гин. Одоо та бол энэ хүний хувьд наран ч байх боломжтой байгаа байхгүй юу? Тэгэхээр таны хувьд өөрийн чинь хувьд юм яагаад ч юм энэ хүнтэй те харилцаагаа цааш нь үргэлжлүүлж чадахгүй нөхцөл байдал таны юм одоо амьдралд одоогийн нөхцөл байдал дээр байгаад байна. За хэрвээ та энэ харилцаанд үлдэх юм бол таны амьдрал таны амьдралд одоо ямар үр дүн гарах вэ? Ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг харъя. За эндээс ямар нэгэн одоо эхлүүлж чадахгүй байсан тийм гацалтанд ороо зогсоогоод байсан зүйлээ хэрвээ та энэ харилцааг үргэлжлүүлснээр илүү ойлгож тэ таны хувьд тэр одоо ялалт гэх юм уу ийм одоо ойлгомжгүй өөрийн чинь хувьд тийм зогсон байсан зүйлс илүү ингээд амжилттайгаар тэ цаашаа ингээд үргэлжлэх боломжийг бол та тэр байдлыг илүү ингээд харж чаднаа гэсэн зүйл бол гарч ирж байна. За нөгөө хүн дээр чинь болохоор угаасаа энэ харилцаанаас л гарахыг хүсэхгүй байгаа. Ямар нэгэн байдлаар ингээд аваад цааш нь үргэлжлүүлээд одоо энэ дөрвөн зоосыг тий бүр тас тэрсэн байгаа шиг тий ингээд энэ харилцааг бол тас тэрээ цааш нь үргэлжлүүлж авч явахыг бол хүсэж байгаа. Энэ хүний хувьд энэ харилцаа бол илүү юм тогтвортой байдал, өөрийнх нь хувьд илүү боломж гэж ингэж харж байна. За таны хувьд ч гэсэндээ зоригтлоо тий энэ өөрийнхөө болохгүй бүтэхгүй гэж байгаа нөхцөл байдлуудыг илүү өөрийгөө сонсоод тэ ингээд шийдэж чадах юм бол нэг талаараа энэ таны хувьд тийм маш юм зөрөгтэй бөгөөд одоо ирээдүйтэй тийм шинэ эхлэл байх болно гэж л харагдаж байна. За таны хувьд гэрэлсэн эсвэл өөр ямар нэгэн шалтгаан бол танд бас байх боломжтой гэж бол гарч ирлээ. Тэгээ энэ удаагийн уншлага маань болохоор
нэмэлт хэсэгтэй байгаа. За хэрвээ нэмэлт хэсгийг авах юм бол та энэ харилцааг за орхих юм бол таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ? Хэрвээ энэ харилцааг та орхих юм бол нөгөө талын хүний чинь бодол мэдрэмж ямар байх вэ гэдгийг асууж харж өгөх болно. За тэгээд хэрвээ та хүсэх юм бол нэмэлт хэсгийг бол авч болно. За тэгээд энэ удаагийн маань уншлага нэг иймэрхүү уншлага бол гарч ирлээ. Тэгээд энэ гарч ирсэн хамгийн ихний таны сонгосон хүзэр үнэт хэдлийн дэлгүүр шиг таны амьдралын баялаг янз бүрийн юм үнэт зүйлээр дүүрэн юм амьдрал бол байх боломжтой. Та тэрийг үнэт зүйл гэж харах уу? Зүгээр энгийн гэж харах уу гэдэг чинь бас танаас бас айгүй шалтгаална гэж бол харагдаж байна. За нөгөө талаараа нөгөө хүн чинь бас энэ байдлыг илүү ингээд мэдсэн, таныг илүү юм үнэт охин хинийхээ харилцааг илүү юм хувь тавилангийн зүйл гэдэг талаас нь харж илүү өнгөлж цааш нь үргэлжлүүлж авч явахыг хүсэж байгаа. Тийм зүйл байгаа учраас энэ хүзэр бас ингэ сонгогдож хичнээн зургийг харж сонгоогүй ч гэсэн ингэ сонгогдож гарч ирсэн байх боломжтой. Магадгүй танд ийм бүгж бэлтэж яач бас боломжтой гэж бол бодогдлоо. За тэгээд энэ хүртэл уншлагаа хүлээж авсан та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ таалагдах юм бол лайк, шеэр хийгээрэй. За subscribe дарж амжаагүй бол subscribe дараарай. За тэгээд дараагийнхаа уншлагаар эргэж уулзлаа. Түр баяртай. За ингээд нэмэлт хэсгийнхээ мэдээллийг та бүхэндээ хүргэе. За хэрвээ та нэмэлт хэсгийг авахыг хүсэх юм бол комент хэсэг дээр нэмэлт гэж бол комент үлдээгээрэй. За эндээс би харж байгаад олон хүмүүстэй нэмэлт хэсгийг авахыг хүсэж байх юм бол нэмэлтээр бичлэг хэлбэрээр оруулъя гэж бол бодож байна. За тэгээд энэ нь болохоор нээлттэй бичлэг гэхээс илүүтэйгээр яг тухайн нэмэлт хэсгийг авахыг хүсэж байгаа хүмүүс зориулсан юм тусгай бол бичлэг байх болно. За тэгээд хамгийн гол нь та өөрийнхөө нэмэлт хэсгийг авахыг хүсэж байгаа гэдгийг надад илэрхийлж комент хэсэг дээр бичих хэрэгтэй болно гэсэн үг. За тэгээд нэмэлт хэсгийнхээ асуултаар болохоор хэрвээ энэ харилцааг орхих юм бол миний амьдралд ямар өөрчлөлт гарах вэ? Энэ хүн ингээ байхгүй болох ч юм уу эсвэл энэ хүнийг үлдээхэд таны амьдралд ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг бол дэлгэрэнгүйгээр харах болно. За тэгээд та бүхэн маань хэрвээ хүсэх юм бол нэмэлт хэсэг дээр өөрийнхөө уншлагын үргэлжлэлийг хүлээж аваарай. За мөн дээрэс нь бас нэг хүсэлт байгаа нь болохоор яг ямар төрлийн хайр дурлалын уншлага авахыг хүсэж байна? Эсвэл мөнгө төгрөгч байд юм уу? За ажил карьер байд юм уу? Ер нь бол ямар төрлийн уншлага илүү ингээд цааш та авахыг хүсэж байна гэдгийг надад бас комент хэсгээр ч юм уу эсвэл инста, фейсбુકийн чат хэсгээр ч хамаагүй хийлж ингэж надад туслаарай. Яг та бүхэн маань ямар төрлийн уншлага илүү их авахыг хүсэж байгаа вэ гэдгийг би бас мэдхийг хүсэж байна. За тэгээд энэ хүртэл яриаг маань сонссон, мэргийг маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. За та бүхний маань ажил үйлс амжилттай байх болтугай. Тэгээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзтлаа. Түр баяртай.